Монголын өв соёлын өдөр арга хэмжээ Монголын худалдаа хөрөнгө оруулалт өв соёлын чуулган сэдвийн хүрээнд Вашингтон хотод Рональд Рейганий нэрэмжит олон улсын худалдааны төвд боллоо. Энэхүү арга хэмжээ нь Монгол улсын ёс заншил, соёл урлаг, үндэсний үйлдвэрлэл, бизнес гэсэн өргөн хүрээнд зохион байгуулагдаж, Монгол улсаас сурталчлах, жижиг дунд бизнесүүдийг гадаадын зах зээлд танилцуулах, хөрөнгө оруулалт татах, экспортын зах зээлээ тэлэх зорилготой юм. Энэ арга хэмжээг экспорт олон улсын худалдааны төв, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, жижиг дунд үйлдвэрийн газар, төрийн болон төрийн бус байгууллагууд хувийн хвшлээсэнтэй хамтран 7 дахь удаага амжилттай зохион байгууллаа. Вашингтон DC-ийн олон улсын худалдааны төв буюу дэлхийн 100 гаруй орны худалдааны төлөөлөгчийн газрууд байдаг. Энэ төвд бол Монголын өв соёлоос сурталчлах, Монгол брэндүүдэд танилцуулах, тэгээд худалдаа хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны саналуудад танилцуулахаар ирсэн байгаа. Тэгээд нийтдээ бол уул нь 200 гаруй бизнесүүд маань ирж оролцох байсан боловч одоо бас нөгөө ковидын дараах визний цагийн хүндрэлээс болоод энэ төлөөлөл болсон 50 гаруй бизнесүүд маань ирсэн. Тэгээд өнөөдөр бол нээлтийн өдөр их сайхан үргэлжилж байна. Цаашаа бид нар бас Дэлхийн банк, олон улсын санхүүгийн корпорац, тэгээд бизнес эрхлэгчтэй бол нэтворк уулзалтууд хийгээд энэ арга хэмжээ маань 3 өдөр ингээд үргэлжлэх байгаа. Энэ жилийн хувьд илүү өв соёл Монголоос сурталчилсан, Монголоо танилцуулах, тэгээд дээр нь одоо үндэсний брэндүүдээ энэ Америкийн зах зээл танилцуулах ийм талын ажлууд нь илүү өргөн хүрээнд хийгдэж байна. Монголын дотоодын аж ахуйн нэгжүүд бол одоо ийшээгээ одоо Америкийн нэгдсэн улсын зах зээл рүү одоо гарах боломж бол нэгт бүрдэж байна гэж харж байна. За хоёрт одоо Монгол улсын яг засгийн газраас одоо баримталж байгаа хөгжлийн төсөл хөтөлбөрүүдэд одоо ямар төсөл хөтөлбөрүүд байгаа юм бэ? За энийг таниулаад за одоо боломжтой бол одоо маргааш өдрөөс бас нөгөө хоёр талд уулзалтууд хийгдэх ёстой. За тэрүүгээрээ бас төслүүдийнхээ одоо яг боломжтой хөрөнгө оруулалтын орчныг бол одоо сайжруулах боломжтой бол хөрөнгө оруулалт татах юм одоо ач холбогдолтой арга хэмжээ болж байна гэж харж байна. За бид нар өнөөдөр энэ экспоны өмнө бас Америкийн одоо жижиг бизнесийг дэмжих байгууллага буюу одоо SBA Small Business Administration гэдэг байгууллагын одоо дэд даргатай уулзалт зохион байгууллаа. Тэгээд одоо хоёр байгууллагын зүгээс бас хамтарч ажиллая. Одоо эдний бас энэ дуршлага ямиг бид нар бас судлаа. Монголд одоо жижиг дунд бизнес эрхлэгчтэй яа дэмжих үү гэдэг талаар ярьлаа. Тэгээд өнөөдрийн тэр уулзалтаар бол эдний одоо тэр жижиг бизнесийг дэмжих газрынх нь одоо дарга нь бол эдний бизнес эрхлэгчдийн 60% нь бол жижиг бизнес эрхлэгчд байдаг. Тэгээд бизнесийнхаа одоо зах зээлийнхаа одоо 70 гаруй хувийг одоо ингэж хангаж идэг ийм байгууллага. Тэгээд төрөөс нь бол одоо маш их дэмжлэг үзүүлдэг гэж ингэж ярьж байна. Тэгэхээр одоо манайхныхтай бас төстэй. Тэгэхээр Монголд байгаа бас одоо бид нар жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэмжихийн тулд бол төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Тэрний нэг маань өнөөдөр бас энэ одоо Монголын одоо өдрүүд 2022 энэ арга хэмжээг одоо Вашингтон DC хотод зохион байгуулж байна. Монгол улсын засгийн газар жижиг дунд бизнесүүдэд дэмжин хамтран ажилласнаар улс орны эдийн засагт хувь нэмэр оруулах үүс бодит үр дүнд хүрч экспортын гарцыг нэмэгдүүлэх нэг том боломж гэж харж байна. Төр засаг тэгээд хувийн хвшил одоо Америктайгаа шинэ экспорт дэмжих төв хамтраа зохион байгуулах гэдэг өөрөө их чухал юм байна л да. Тэгээд экспортыг дэмжихэд маш олон удаагийн юм доктортой үйл ажиллагааг хамтран зохион байгуулж үр дүн төрнө. Тэгжээж хэвлэгч төрнө, тэгжээж зах зээл гарна тийм ээ. Цаашдаа бид энийг илүү одоо өргөн хүрээнд хийх ёстой. Яг зөвхөн мэрэгжлийн одоо тухайн үзэсгэлэнгүүдэд бас бид тухайн салбарыг магадгүй одоо илүү зорилттой байдлаар хамтарч зохион байгуулах. За мэдээлэл илүү сайн түгээх. Тэгээд төр өөрөө бодлогын дэмжлэг заашгүй үзүүлэх ёстой. Ингэж аж ахуйн хөгжлөд дэмжиж чадвал өнөөдөр энэ том зах зээлд гарах явандаа ингээд одоо илүү орно боломж бий болно гэж харж байна. Энэ жил Монгол улс Америкийн нэгдсэн улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаа. Америкийн нэгдсэн улсын цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөл, төрийн департамент, за Америкийн нэгдсэн улсын хөдөө аж ахуйн яам зэрэг албаны төлөөллөөс гадна энд одоо байдаг одоо Америкийн нэгдсэн улсын худалдаа аж үйлдвэрийн танхим мөн бизнесийн байгууллагын төлөөлөл ирж оролцож одоо манай арга хэмжээг сонирхож байна. Монголын өв соёлын өдөр арга хэмжээний үеэр хоёр орны худалдаа, бизнес, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх бизнес уулзалтууд, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр танилцуулга, үзэсгэлэн худалдаа, өв соёлоо таниулах, соёлын үзүүлбэр зэрэг арга хэмжээ зохиогдлоо. Түүнчлэн Монголын ноос ноолуур, арьс шир, оёдол, гар урлал, гоо сайхан, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч 20 гаруй компани оролцлоо.
Монгол имижийг гадаад зах зээл дээр харуулах энэ гайхалтай их аянд одоо ийм гоё зөрөгтэйгээр тэгээ бас залуучуудтайгаа авилан нэгдэж ингэж орж байгаа. Бидний хувьд бол одоо цоо шинэ үе таалахыг бидэнд төдийгүй олон одоо энэ үйлдвэрлэгчид, олон залуу одоо брэндүүдэд, стартапуудад том боломжуудыг нээж олгох болов гэж бодож байна. Үүнийг дагаад бас Монголын соёл урлаг, Монголын одоо энэ үндэсний өв соёл, орчин үеийн урлагууд бас ямар хэмжээнд ямархуу хэлбэрээр өргөжин тэлж хөгжиж гэнэ гэдгийг бас энэ арга хэмжээгээр хардаг болоосоо гэж бид нэр зорж байгаа. Тэгээ дараагийн жилүүд, дараагийн орнууд бас бидрийг маш одоо өргөн одоо дардан замаар одоо огтно гэдэгт итгэлтэй байна. Энэ үйл ажиллагаанд одоо загварын шоуг 22 Fall Winter 22-оос 23 оныхоо загварын шоуг үзүүлж дээрэс нь төслийн одоо экспортын Дэлхийн банкнаас экспорт болон тэгээд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөлд бас хамрагдаж төслийн санхүүжилтийг авах зорилготой оролцож байгаа. Дээр нь Америкчуудад хамбогд гишмээрээ таниулж хамбогд гишмээрийнхаа ноолуурыг одоо Америктайгаа монголчуудтай болон бүх Америкчуудад өмсгөлж, эдлүүлж, хэрэглүүлж зорилготой оролцож байгаамаа. Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгардаг хамгийн гол бэрхшээл бол санхүүжилтийн асуудал байдаг. Тиймээс өр жилүүдэд болсон арга хэмжээний үеэр Дэлхийн банк болон олон улсын санхүүгийн корпорацийн зүгээс жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ямар дэмжлэг туслалцаа үзүүлдэг талаар судлах, хөрөнгө оруулалтын уулзалтууд хийхээс гадна санхүүжилт хайж байгаа төслүүдэд танилцуулж байсан. Мөн Монгол үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлээ сайн судалж, юун дээр анхаарах тал дээр тодорхой туршлага хөрөнгөлүүлэх зэргээр урьд жилүүдээсээ алхамаар урагшилж байгаа талаар зохион байгуулагчид ярьж байлаа. 3 өдрийн турш үргэлжилсэн Монголын өв соёлын өдөр арга хэмжээ зөвхөн урлаг соёлын үзүүлбэр үзэсгэлэн худалдаа гаргаад зогсохгүй, Монголын мэдээлэл технологи, аялал жуулчлалын салбар дахь компаниудад гаднаас хэрхэн хөрөнгө татаж болох талаар Дэлхийн банк болон бусад томоохон байгууллагуудтай хэлэлцэх албан ёсны уулзалтуудыг зохион байгуулж байна.